Дэлхий дээр тантай яг ижил хүн гэж байхгүй. Угтаа бос бид бүгд давтагдчихгүй. Хүн бүр онцгой гэдэг нь үнэнч. Зарим хүмүүсийн онцгой байдал нь бүр өөр төвшөнд хүрсэн байдаг. Жинхэнэс цэнхэр айстай хүнээс эхлээд кибернетик чадвартай ирэх хүртэл. Ингээд үнэхээр ховор содон хүмүүсийн тухай өнөдөр үзүүлэх болно. Сонин факт суугийн энэ удаагийн дугаарыг олон улсын спортын компани хамтран хүргэж байна. Та 18 нас хүрсэн бос бичиг дор байрж холбоосоор нэвтэж ороод бүртгэж үүсгэхдээ манай S-Facts гэдэг урамшуулсан кодыг оруулаад анхны цэнэглэлтэй урамшуус авах боломжтой. Хавар ботед Ософос өөр бүхэн дандаа сайхан мэдрэмж төрүүлдэггүй. Тэгэхдээ зарим тохиолдолд бусдаас ялгарх нь их мөнгө амжилтын эхлэлч болж чадна. Хаварыг 5 настай байхад нь Марфаны хам шинжтэй гэж оншилжээ. Энэ нь холбогдогч эдийн удамшлын өвчин бөгөөд ясан хэтурт болж өсгөд хүргэдэг. Үүний үр дүнд хавар насан туршид 2 м өндөр болсон ч жин нь ердөө 56 кг байв. Марфаны хам шинжтэй хүмүүс ихэвчлэн өндөр туранхай, гар хөл, хуруу нурт байдаг бөгөөд нуруу хажууд тийш морийн өвчнөөс ч элбэг шаналдаг. Ад болоход хавар энэ хам шинжтэй холбоотой ноцтой хөндрөлүүдээс зайлж чадсан бөгөөд өөрийн онцлогийг мөрөөдлөө биелүүлэхэд амжилттай ашигласан байдаг. Хаварын бие юр бусын байдлаар хөдөлгөж чаддаг авьяасан түүнийг сонин этгээд антан хачин дүр бүтээхтэн тун тохиромжтой болгожээ. Зарим жүжигчид нэг төрлийн дүр тавьчихдагыг хүсдэггүйч хавар тарин таалагддаг гэн. Тэр өөрийн урт мөчнүүдэд яг хэрэгтэй газар нь ашиглах арга олсон. Хавар Mama Conjuring 2 It 2 зэрэг олон аимшиг кинонд тоглосон төдийгүй 2018 онд алдарт Slenderman-ийн дүрийг жанлуулжээ. Марфаны хам шинж нь 5,000 хүний нэгт тохиолддог гэдэгч хавар бол саяны нэг гэж хэлж болно. Учир нь тэр өөрийн өвчлөлийг сул тал боозгосгүй, давуу тал боозгож ашиглаж сурсан бөгөөд нийт 20 гаруй өөр төрлийн мангас этгээд амьтдын дүрийг бүтээжээ. Сонирхолтой нь дараа нь тэр дахиад ямар дүр товрох бол. Paul Carson хэрвээ үнэхээр гонх шалтгаантай хүн гэвэл Америкээр Paul Carson байх. Залуу байхдаа Paul цайврааштай, шаргал үстэй нэгэн байсан ч сүүлдээ экземтэй болжээ. Хуур ашиж хагарсан арьсаа эдгэх арга хайсаар явхдаа нэгэн сувчлаа олж харсан байна. Гандаж хатсан арьс балжин гарам ихээр агуулсан нэгэн шингэний ачаар буцаад сэргэж байгаа тухай юм. Тэр эд шидтэй зүйл нь косоид мөнгө гэж нэрлэгддэг шингэн суурин дотор мөнгөний бичил хэсгүүдийг агуулсан уус мас байв. Сурчлаганд бол арьсны өвчнийг хүртэл эдгэж чадна гэж амласан байж. Балчим гарам шиг л сэргээд ирэй гэж найдсан Пол гэхдээ өөрөө косоид мөнгө бэлдэж эхэлжээ. Тэрээр удалгүй өдөр бүр 300 мг орчим ууж ихэлсэн байна. Ингүүл илүү эрүүс болж арьсны өвчнөө хурдан эдгэнэ гэж боджээ. Гэвч хэдэн жилийн дараа Пост аргирийг их шин эмгэг үүсв. Энгийнээр хэлбэл тэр хөхөнгөтэй болжээ. Арьс нүд нь хөхөвтөр саарл өнгөөр өөрчлөгдөн. Энэ үзэгдэл нь косоид мөнгөнд байдаг мөнгөний ион биед нь их хэмжээгээр хоримтлагцснаас болдог байна. Маш ховор тохиолдогч харамсалтай нь эдгэршгүй өөрчлөлт. Тэр цэнхэр болж эхлэх үедээ эксентэй байх үеэгсэж илүү онцны анхаарлыг татах болжээ. Хүмүүсийн өөр зүүн гүлэрсэл харснаас зайлширхийн тулд Пол илүү дуугүй хаалттай нуугдмос болсон ч косоид мөнгөний холцоо уусарж байлаа. Тэр 2013 оны 9 дугаар сарын 23-нд 63 наснда цус сарвчдаар нас туссан бөгөөд энэ нь аргирийн өвчнөд нь шууд холбоолгүй гэж үздэг. Ерөнхийдөө аргирийн тимч аюултай тооцогддоггүй. Гэхдээ ганц аюулсан өөрийн арьсны өнгийг хүмүүрт тайлбарлаж эвгүй байлжд орох хэрэг дарна гэсэн үг. Нийс Харбисон олон хүн эцэстээ роботууд дэхийг илснэ гэж итгэдэг. Энэ уран зөгнөж мэд сонсогдож болгож киборг хүмүүс хэдийн бидний дунд амьдарч явааг та мэдгүй байж магадгүй. Энэ хүн бол Испаний Матаро хотод төрсэн Нийл Харбисон. Түүнд ахроматопси буюу өнгийг бүрэн ялгах чадваргүй гэсэн онц тавигдсан байдаг. Энэ өвчин 30,000 хүний нэгдэх тохиолддог бөгөөд Нийл ертөнцийг зөвхөн хар цагаан саарл өнгүүдээр л хардаг. Түүний амьдрал 20 жилийн турш саарл байжээ. Тэгэхдээ 2004 онд тэр толгой дээр нэгэн малгай зөөсөн нь бүхнийг өөрчилсөн юм. Эм гоёлын аксессуар биш, харин Нийлийн толгойд банк бэхлэгдсэн антенн байв. Өнгөний мэдрэмжийн тэлэх зорилготойгоор бүтээсэн мэдрэхүүн систем бөгөөд гавлын ясны дагцны хэсэгт бэхлэгдсэн байдаг.
Тэр антенны ачаар нийл өнгийг сонсож чаддаг. Антен камертай илрүүлсэн өнгө өөр татамжтай чичиргээ болон хувиргаад уг чичиргээг давлын ясаар дамжуулан толгоон дотор нь хүргэнэ. Харин тэр чичиргээг дотоод чихэн мэдэрч нийл өнгийг дуу авиаметр хүлээн авдаг гэсэн үг. Нийл энэ онцгой сайжруулсан мэдрэхүүгээ урсагтаа ашигладаг. Тэр зөвхөн нүдээр ялгаж харах боломжгүй өнгөнүүдээр хүртэл зурж чаддаг. Нийл үүнийг дутагдал гэж огт бододгүй. Харин ч нэг төрлийн бэлэг гэж хардаг байна. Мөн технологи олон хөгжих тусам кейбол хүмүүс удахгүй илүү оршин гэж тэр итгэдэг гэжээ. Стив Санжати магадгүй олон хүн тойшин тараад өөрийг нь бусдаас ялгаруулдаг тэр онцгой зүйлээ өөрчлөх юмсан гэж бодож байсан баг. Аз босоход бусдаас өөр байхдаа ч хэрхэн өөрийгөө хүлээн зөвшөөрч сайхан амьдарч болдгийг харуулдаг үлгэр дуурайс олсон бай. Энэ бол Стив Санжати. Та түүнийг хараад их өөрмөц төрхтэйг нь анзаарсан баг. Төрөлхийн цагаан нэг судал ус бас тод хоол зайтай байрсан нүднүүд. Энэ нь нүүрний ясанд мутац үүсэх, сонсгож буурах, үс ба нүдний пигментацид өөрчлөлт оруулах зэрэг шинжүүдтэй удамшлын эмгэгийн үр дагавар аж. Ийм шинж тэмдгүүдийн багцыг Варденбургийн хам шинж гэж нэрлэдэг. 2015 онд Стеф энэ хам шинжтэй амьдарчийнхаа талаар YouTube-д видео болгон нээлтсэн нь бараг 10 сая үзэлт цуглуулжээ. Варденбургийн хам шинж ойролцоогоор 40 мянган хүний нэгд тохиолддог. Тиймээс ийм тоднууд цайвар үсний судсан магадгүй тойзын ганц тохиолж биш байж босгоч. Стефийн онцлог зөвхөн үгээр дуусахгүй. Учир нь Стеф бол трансгендер хүн юм. 2016 оны 12 дугаар сард тэрээр нүрээрээ эмэгтэйлэг болгох мэс засал хийлгэж гадаад төрхөө өөрийнхөө гендрийн мэдрэмж өөрийгөө хэн гэж мэдэрдэхтэйгээ илүү нийцүүлэхийг хүсжээ. Гэхдээ Стеф өөрийнхөө дүр төрхийг илүү эмэгтэйлэг болгохоор шийдсэн ч Варденбургийн хам шинжээс үүдэлтэй тэр өөрмөц шинжүүдийг мэс заслаар арилгахыг зөвшөөрөөгүй. Түүний хувьд тэр шинжүүд бол өөрийнх нь хэн болохын салшгүй хэсэг байсан юм. Стефэс бид нэг зүйлийг суралцж байна. Биднийг өөр болгож байдаг этгээд сонин зүйлсээ нуух биш. Харин өөрийн онцлог хов хүний өнгө төрхөө бүрдүүлэгч хэсэг гэж үнэлж сурах явдал юм. Жан Жой Фан 2009 онд Хятадын Хинан мужид амьдардаг 100 настай Жан Жой Фан нэг өдөр духныхаа зүүн талд хачин зүйл ургаж байгааг анзаарчээ. Тэр нь хатуу бор өнгөтэй зүйл байв. Жилийн дараа гэхэд энэ нь 5 см орчим урттай болсон байсан бөгөөд 102 насныхын төрсөн өдөр босоход бараг 10 см хөрч ургасан байна. Хамгийн сонирхолтой нь удалгүй Жанд ганц биш. Духных нь нөгөө талд нь бас нэгэн эвэр мэт ургацыг бий болсон нь тодорхой олжээ. Аргинх нь тэдгэрийг чөтгөрийн эвэр гэж хожилдог байсан ч үнэндээ бол эдгээр нь альсны эвэр гэж нэрлэгддэг хавдралаг ургачдууд юм. Ийм ургалтууд нь бидний хумс, үс бүрдэлттэй аж кератин гэх бодисоос үүсдэг. Яг ямар шалтгаанаар энэхүү гац ургад нь бүрэн тодорхой биш. Ихэвчлэн нарны хидягаан туяаны удаан хугацааны нөлөөтэй холбоотой гэж үздэг. 100 гаруй жил маслахта Жаны дух нар үзээгүй байна гэж үггүйс байх. Эмчнэр босон төрөл төргсөд нь эврээ ахуул гэж яталсан ч Жан эмээл эвс татгалзжээ. Учир нь эвстэй босноор урд өмнө хизээч байгаагүй олон хүмүүс түүнд анхаараас тавьж эргэж тойрч зочиж ирдэг болсон байна. 2011 оноос хойш Жан босон түүний эврийн тавсаар дахин мэдээлэл гараагүйч. Эмээ бүр олон эвстэй босоод илүү их аж агаартай байгаад гэж найдаа. Загвар өвсөн зүргэж хатуу байсан бөгөөд олон модэж гоо сайхны стандартад таах гэж өөрсдөө зовоодог. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам ганцхан төрлийн царай төрхийг төгс гэж үздэг хандлага суулгачч өөрмөц онцгой төрх илүү үнэлэгдэх болж байна. Тэр өөрийн ясарчаар загварын салбарт танигдж харанхуйн хатан гих хоч хүртсэн нэгэн бол өмнөд Судан гаражтай Америкийн модель Няким Гатрич. Түүний арьс меланин гэдэг пигментээр маш их баялаг. Меланин нь арьсны өнгийг тодорхойлохоос гадна нарны хэд туяанаас биеийг хамгаалах үүрэгтэй. Арьс хэдий ч нэ бараан байна. Төдий ч нэ меланин их байдаг. Няким 14 наснда Америкийн нэгэн улсад нүүж ирсэн бөгөөд хэд бараан арьсхийн төлөө үеийн хүүхдүүд нь түүнийг шоовж дээрлэгдэг байсан гэж ярьдаг. Гэсэн ч тэр өөрийн өөрмөц гоо сайхны үнцнийг ойлгож модель болж өнөөдөр томоохон брэндүүдтэй хамтран ажиллах болсон байна. Мөн тэрээр Instagram-д бараг сая гаруй дагагчтай. Энд сошиал сүлжээний хүч тодорхой харагддаг. Някимийн постуудоор түүний ажлыг бахтан магтсан сэтгэлүүд дүүрэн байдаг. Хөвгөд насны доромжлол шооллыг нь одоо давж гарсан мэт. Тэр өөртөө найдаж арьсны өнгөтэй хүмүүсийн хувьд үлгэр дуурайш нь болжээ. Тиймээс Няким шиг модельшүүд мөн түүний хамтран зүтгэгч олон жилийн найз болох Сенегалаас гарахтай Хүүдиа Диоп зэрэг нь зүгээр нэг модель байгаа зогсохгүй. Нөлөөллийн хувьд чухал үүрэг гүйцэтгэж байна. Ларри Гомес олон залуус сахал урахгүй юм гэж гомдолдог.
Гэхдээ дараагийн хүнийг харвал тэд өөрсдийгөө азтай тооцох байх. Мексикийн Лорето хотын Ларе Гомесийн бие маш их үсээр хучигдсан, ялангуяа нүүрэн дээр нь өтгөн урвдаг тус түүнийг дэлхийн хамгийн үсрэг хүмүүсийн нэг гэж хүртэл нэрлэжээ. Түүнийг дарын алга хөлгийн улснаас бусад биеийнх нь 98% нь өтгөн хар үсээр бүрхэгдсэн байдаг. Энэ гипертрихоз гэдэг өвчний улмаас бөгөөд үүнийг хүн чоны хам шинж гэж нэрлэдэг. Энэ эмгэг нь хромосомын мутацаас үүдтэй бөгөөд бүх биеэр нь өтгөн ус ургах шалтгаан болдог. Ийм байдал ихэвчлэн бага наснаас эхлэн илэрдэг. Жишээ нь мөн Хятадын Жинхуан гэх хүн дээр ажиглагдсан байдаг. Гэхдээ гипертрихоз нь хэд хэдэн төрөлтэй. Ларе болон түүний гэр бүлийн зарим бишүүд үсэрхэг байдалтайгаа төрсэн бөгөөд энэ нь маш овор тохиолддог төрөл гэж тооцогддог. Дундад зуунаас хойш ийм төрлийн гипертрихозын 100-аас ч зүүн тохиолдол баримтжуулагдсан байна. Дэлхийд дээр хүн төржигтэм нийтдээ ойролцоогоор 107 тэрбум хүн амьдарсан гэж тооцогддог. Тэгэхээр Ларе бол зүгээр нэг саяд нэг биш, бараг тэрбумд нэг гэж хэлж болохоор ховор тохиолдол байж болох юм. За та нар энэ мэд санагтай биш үдэт дашсан даруйд цаг алгахгүй үзэх хүсвэл сапа дарах нь хамгийн зөв шийдвэр болсон шүү.